За өмнөх хэсгүүдээрээ болохоор бид нэр make someone do, let someone do гэдэг positives буюу өдөөгчрийг үздсэн байгаа. За make нь болохоор x нэгэргээр ямар нэг юм хийлгэхийн тухайд харин let someone do нь болохоор ямар нэг юм хийлгэхгүй хориг тавихын тухайд хэрэгэлдэг ийм өдөөгч үйл өгнөд байгаа. Тэгвэл одоо бүгдээрээ have something done гэдэг өдөөгчийг үзье л да. Тэгэхээр have-аар дамжуулж одоо бусдын үйлийг хийхэд өдөөж өгөхөд болвол одоо x нь байгаад y нь байхгүй харин үүлэнд өртөж байгаа бит нь байгаа тохиолдолд ашигладаг байгаа. Томьёо энэ үеч x за дараа нь have ороод битээ оруулж ирээд үндсэн үлүүгээ 3 дахь хэлбэр дээр урагш тавьдаг. За энэ causative-тэй буюу одоо энэ өдөөгчтэй өгүүлбэрийг зурхтаа бол энэ үүлэнд өртөж байгаа биттэйг нь хамтаар нь үндсэн үлгүүтэйг нь хамт өгүүлхэн болгож зургалдаг байгаа. Жишээ нь одоо I had this photo taken last year гэхээр би энэ зургийг өнгөрсөн жил авахулсан юм а гэж. Би гэдэг x нь байж идэг. Гэхдээ хинээр авахулсан юм бэ гэдэг y нь байхгүй. Харин үүлэнд өртөж байгаа гэрэл зураг гэдэг үг нь байгаа тохиолдолд ингэж ашиглана гэсэн үг. Тэгэхээр одоо би өөрөө энэ зургийг авсан гэх юм бол би өөрөө ингэж аппарат аваад ингэж зураг авсан гэсэн үг шүү дээ. I took this photo last year гэж ярина. Гэтэл I had this photo taken last year гэх юм бол би өнгөрсөн жил энэ зургийг авахулсан юм а гэж. За ингэж ярьдаг тохиолдол амьдрал дээр мэдээч хэрэг олон байгаа. Би шүдээ ломбдуулна гэж ярьдаг болохоос би шүдээ ломбтно гэж ярьдаггүй шүү дээ. Би өөрөө энэ шүдээ ломбдно гэх юм бол өөрөө ингэ шүдээ өрөмдөөд дотор нь юм хийгээд ингэж байгаа юм шиг болчихно шүү дээ. Тийм учраас одоо энэ шүд гэдэг битийг ашиглаад he will have his tooth filled in tomorrow гэвэл тэр маргааш шүдээ ломбдуулна гэж орчуулна. За they are going to have a sacred stupa built in memory of the Grand Park. Тэд нэр өвөөгийнхөө дурсгал зориулж нэг ариун дагшин сувраг одоо бүтээлгэх гэж байгаа гэд have-аараа дамжуулаад тархинд батсчихна. За тэгээ энэний одоо өгүүлхэн гишүүний зураараа гэвэл going to have a sacred stupa built гэдэг нь тэр чигээрээ хоёр зураас буюу өгүүлхэн гэж тооцогдож орчуулахад бол их амархан болчдөг байгаа. За тэгээ we are having a well drilled not far from our cottage гэвэл бид нар цусангийн байшингаас холгүй нэг худаг өрөмдүүлж байгаа гэж. Бид нар өөрсдөө өрөмдөж байгаа бол we are drilling гэж ярих ёстой. Гэтэл we are having гэж ярих нь шүү дээ. Did you dye your hair yourself or did you have it dyed some way гэвэл одоо чи өсөө өөрөө будсан юм уу, будуулсан юм уу гэж асууж шít. I didn't dye my hair myself, but I had my hair dyed in a beauty salon, hair salon гэвэл би одоо нэг салонд будуулсан юм а гэж. Тэгтээ хинээр будуулсан ээгэрг нь байхгүй тохиолдолд хэрглэж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. За тэгээд I sometimes fix my car myself, but I sometimes have it fixed in a Vietnamese auto service гэвэл би заримдаа машинаа өөрөө засчдаг, харин заримдаа болохоор нэг Вьетнам автоцрын газар засуулцдаг гэж шít. Хинээр засуулдаг нь бүүмдээ. Тэр нэг онц биш. За тэгээ over 20 years Atriva agar Moguls king Shah Jahan had the Taj Mahal built as a tomb in memory of his beloved wife Mumtaz Mahal, who gave birth to his 14 children. Гэхэд мэдээч хэрэг 20 гаруй жил агар мөрний хүүн дээр Могулийн хаан Шах Жахан 14 хүүхдийн төрүүлж өгсөн хайртагт нар Мумтаз Махалынхаа гэгээн дурсгал зориулж Таж Махалыг бариулсан юм. Өөрөө бариагүй хинээр бариулсан нь тодорхой. Тийм болохоор одоо тэрийг дурдах шаардлагагүй. Таж Махал гэдэг бит дээрээ тулгуурлаж бичиж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. За жишээ нь одоо бид нар тэгж ярьдаг штэ. Одоо би чамд нэг сандал хийлгэж өгнө гэдэг. Тэгэхээр одоо өөрөө хийхгүй байх нь штэ, тийм ээ? Хийлгэж өгнө гэдэг ярьж байгаа. Энэ текстийг чи өөрөө орчуулсан юм уу, орчуулуулсан юм уу гэж бас асууж болно. Did you translate this text yourself or did you have it translated гэж. Гэх мэтлэнгээр одоо энэ causative-ийг ашиглах нь шүү дээ. За ингээд овоо сайхан ойлгож идэл гинт бас толгой эргэх гээд идэв шүү. Учир нь юу вэ гэвэл passive буюу
одоо идэвхгүй хэвээр бичигдсэн өгүүлэмжтэй андуурах гэдэг. За идэвхгүй хэвийн өгүүлбэрт бол X ч байхгүй, Y ч байхгүй байдгийг шүү. Одоо харин causative дээр болохоор X нь байгаад Y нь байхгүй шүү дээ. Би шүү дээ ломбдуулах гэж байгаа гэд би гэдэг X нь байж байгаа. Гэтэл passive гэдэг маань иймэрхүү одоо цүнх сайн зарагддаг гэд ярихад чинь хэн тэрийг зардаг, хэн тэрийг заруулдаг, X Y хоёулаа байхгүй хам бол passive гэдэг. Тэрнтэй андуурч болохгүй. За тэгээ сүүлийн үед бол их олон байшин Улаанбаатарт баригдаж байна гэд ярихад хэн бариад байгаа, хэн бариулаад байгаа нь тодорхой биш байвал бид энийг passive гэж ярьчихна. Харин би дараа жил энэ нэг сайхан байшин бариулнаа гэж ярих юм бол би гэдэг X нь байгаа учраас I will have a nice house built here next year гэж ярих нь шүү дээ. За баярлалаа.